Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. За За байна. бано. За Өглөө орой минь. өглөө орой минь. Өглөө орой минь. За өнөөдөр харин жоохон миний ажил жоохон орой тараад тэгээд энэ хоёрыг жоохон хүлээлгээд миний дундаас гараад явж магадгүй. Төрүүлээд уучлаарай хэлчихэ. За өнөөдөр болохоор сонгосон сэдв нь болохоор body image. Яагаад энэ сэдвийг ингээд бэлдэх болсон шалтгаан вэ гэхээр би ер нь гадаад үзэсгэндээ багахтай амар юм эмзэг хүлээж авдаг гэсэн байхгүй юу? Манай нөгөө ээж жоохон нэг тийм хамаагүй хүн байсан. Тэгээд би өөртөө бол ямар нэг асуудал байгаа гэж анханасаа юусаа бодож байгаагүй. Уус хүүхд болохоор нэг тийм юм одоо анзаарч чаддаггүй шүү дээ. Нэг юм ингээд тарцсан тэгсэн гэд. Тэгээд тэр нь хамгийн анх ингээд нөгөө за би энэ дээр эмзэглэж явж явах хэрэгтэй байна гэдэг үе болохоор нөгөө ээж нэг юм хамаатнуудын бөөнөр уулзаад ингээд юм яриад байждаг нэг тийм үе ядэн шүү дээ. Тэрэн дээр ширээ тарцсан мөгнөрөө сууж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би нэг хажуугаар нь тоглож моголж байгаа л нэг хажуугаар нь алхаа явсан чинь л ээж иш миний охиныхоо хамрыг том болохоор засуулт. Oh no. Тэгээд ер нь бас намайг амар юу яддаг гэсэн. Нөгөө би ерөнхийд одоо бол 39 ярьсмаар өмсдөг. Өндөртөө бол яг таарсан 168 өндөртөөдөө бол. Гэхдээ жоохондоо ингээд нөгөө аюу их нөгөө хүл нүцгэн явдаг байсан юм аа. Тэрнээс л бод юм уу хүл мүл жоохон үеийнхнээсээ бодвол жоохон арцмаар том харагддаг байсан. Тэгээ манай ээж амар хүүхдийнхээ хөллийг давсан бод юм уу яа тий айгуу том хөлтэй гэдэг ингээд. Яа ямар хэцүү юу. Яа би одоо л тэр эмзэглэхгүй нэрнгээсээ бүр зүгээр би бинийхээ бүх хэсэгт бүр амар дуртай байхгүй юу. Тэгээд өөр хүн бол юм болъё гэж юусаа боддгоо. Тэгээ маш олон хүмүүс бас ингээд тодорхой ямар нэгэн зүйлүүд дээрээ ингээд ач холбогдол илүү их өгдөг тиймэр хүмүүс бас байдаг шүү дээ. Тэгээд ер нь тийм байх нь ч буруу ч биш, зөв ч биш гэсэн ямар ч хамаагүй зүгээр тэр хүний л одоо нэг юм байгаа шүү дээ. Тэгээд тэрнтэй холбоотой зүгээр та хоёрын бодлыг бас асууя гэж бодсон. Та хоёр нь гадаад төрхөндөө хэр санаа зовдөг хүмүүс ээ? Би ямар зовдсон болов гэхээр нэг зовдгоо юм шиг санагдаад шүү дээ. Ингээд заримдаа ингээд одоо энэ бол яг юу заяа. Би бол нэг цэвэр гормонтой холбож ярмаар байна. Эмэгтэй хүн чинь цааваас нөгөө нэг period-ний cycle байгаа шүү дээ. Тэрнийхээ биний яг юм ирсэн үеэр бол угаасаа амар ингээл те look at me now. Юм гацээ сууж байгаа. Тэгснэ яг аль үед нь л ovulation-ы үеэр л яг цаанаасаа ингээд амар ингээд гэрэлтэж мөрөлтөл амар цаанаасаа гэрэлтээд одоо цаанаасаа ингээд нэг юм болоод иддэг шүү дээ. Угаасаа тийм сайклаараа таараад ингээд гоё орж мараад гоёсаад тий. Толон тархал энэ ч тий яасан дажгүй хүн бэ гэж бодоно. Атайхан дамжихгүй гэж бодчих. Би харин бас яг бодлоо нэг амар юу гэж боддیں۔ гадаад үзмжинтэй санаа зовдөг бол биш. Үнэхээр биш. Гэтэ яг биш юм болов гэж бас бодсон чи одоо зураг мурга харахтаа ч юм уу тий санаа зовдөг хэсгүүд байгаа. Тий. Гэтэ хүн надад тэгж хэлсэндээ биш. Би зүгээр өөрөө хараад яхаа ми харагдаж байна да гэж бодож тэгдэг. Харин тий. Ер нь царайлаг хүмүүс ээ шүү дээ. Одоо энэ нэг гадаадаар бол нөгөө pretty privilege гэж ярьдэн шүү дээ. Тий. Тим ер нь байдаг гэж та ер нь боддгоо. Байлгүй яах вэ? Байна. Байлгүй яах вэ? За тэгвэл арай яг тойрыг харин нэг нь үгүй мөгөөх юм болоо гэж бодсоо дог нь яг няцаах маягтай тодорхойлолт бас бэлдсэн байна.
Чи байгаа гэж боддог. Би бол бас байдаг гэж бас боддог байсан юм. Аха. Байсан. Тим гэд хэлчихээр ингээд нөгөө нэг тим биш штэ гэж хэлэх хүмүүс бас зөндөө байгалах л та. Тэгээ яг Харвардын их сургуулиас хийсэн нэг судалгаагаар илүү дур булаам гэж одоо бусдад ойлгогддог хүмүүс үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад ажилд орох, өндөр цалин авах эсвэл илүү албан тушаал дэвших магадлал өндөр байдаг гэдээ гараад ирсэн байхгүй. Yes. Тэгээ энэ үзэгдлийг болохоор нөгөө privilege буюу хөөрхөн төрөх давуу эрх гэж нэрлэдэг. Тэгээд би яна sorry. Зүгээр. Хөөрхөн төрөх privilege гэсэн чинь жоохон бахад хөөрхөн төрөх албагүй гэд кино гардаг байсан шүү дээ. Тий. Би ч нөгөө нэг 10 жилдээ яг л Катя Пушкарева байла. Тийм. Шүднэ аппараттай тэгснэ нүднэшэлтэй тэгснэ I don't know why гэхдээ ингээд юпгийнхаа доор ингээд өмсөө өвчтэй нөгөө нэг тэгсэн нөгөө биеийн тамиртай биеийн тамиртай өдөр ч амар штэ тэгээд дахиад нэг юм чирээд тахгүй доогоор өмссөн ч юм уу тэгээ явж мавдаг тийм би угаасаа тэгээд хувц сундран дээрээ ч тийм үү тэр ер нь гадаад төрхөн дээр нэг анхаардаггүй байсан байгаа даахгүй юу. Эсвэл анхаараа тэр юм уу мэдэхгүй. Тэгээ яг манай сургуульд одоо айгүй од хүн заяа тэр гэхгүй. Тэр намайг амар дээрлэгдэг байсан. Сургуулийн коридороор ингээд миний формны ингээ артлаас ингэж бариад заяа. Яг хүзүүний артлаас ингэж формын манд бариад ингээд чирж мэрснэ. Манайхан би Катя Пушкаревыг тэгээ шууд хэлчихэж байгаа юм. Хин гинэ би сонссонгүй штэ. Сайхан хэлчихэл ангууч. Манайхан би Катя Пушкаревыг олчлоо гэж шоолж болоод тэгээд явчихдаг гэсэн. Яа минь юм бэ те. Муухаш. Харин тийм. Тэгээд яг тэр хүмнийг бол тэгэхээр одоо ч гэсэн хിവэрэл байгаа хэ. Тийм. Би тэр нэг дуртай биш. Зүгээр агаан дөө хөөрхөн төрх албагүй л хуцаад байгаа. Тэгэл би өөрийгөө за гэж боддог. Яа. Тэгээд сүүлийн ер нь жилүүдэд нөгөө технологи хөгжихтэй хугацаад нийгмийн дунд visual culture буюу бүх зүйлсийг харааны түвшинд өгнөх үзэгдэх тийм соёл хурцтай хөгжиж байгаа юм байна л та. Тэгээд тэр нь ерөнхийдөө одоо жишээлбэл бид нар ингээд хэрвээ ямар нэгэн сошиал медиа ч юм уу ямар нэгэн тийм кино зэнэ нэг байдаг байсан бол өөрсдөө харьцуулах тийм явдал бол нэг гараад байхгүй зөвхөн нөгөө нэг харилцан тэр харьцдаг хүмүүсийнхаа дунд ч юм уу тэгж нэг хардаг ч юм уу тэгэл өнгөрөн штэ. Одоо чинь дэлхийн түвшинд очиод байгаа байхгүй. Одоо тэгэл ер нь зургт мургтаар ч юм уу Ким Кардашиан эдэр ч юм уу гараад ерөнхийдөө beauty стандарт тэр чигээр нөртөлж байгаа штэ. Хамгийн анх чинь нөгөө нэг яг Ким Кардашианаас өмнө чинь болохоор тийм туранхай хүмүүс аюу ерөөдөө юу гэдгсэн. Одоо тэрнээс бүр өмнө гэж Marilyn Monroe шиг тиймэрхүү hourglass биетэй хүмүүс байж байгаа. Дараа нь нөгөө 1990 оноос хойшоо 2000 оны 8 он хүртэл ч юм уу ийм туранхай хүмүүс аюу юу болцсон байсан. Модель шиг биетэй хүмүүс. Тэгээ одоо нөгөө Kim Kardashian чинь гарч ирээд одоо тийм амар ийм hourglass би дахиад гарч ирсэн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө том бүхстэй, том юмтай иймэрхүү нарийнхан бэлгүүстэй байх юм бол энэ бол ингээд айгүй beauty стандартад нийцэж байна гэж бид нар үздэг болсон байхгүй. Тэгээ ерөнхийдөө биеийн капиталыг хоёр аваад үздэг гинэ. За. Нэг хүний эхээс төрсэн бие тэгээд хоёр талаараа тэрэндээ нөгөө нэг инвестмент хийж байгаа тэр үйлдэлийг болохоор бас хоёрт нь хэлээд байгаа байхгүй одоо хөрөнгө оруулах үйл явдал заяа. За. Тэндээ хөрөнгө оруулах. Тэнгүүд одоо нийгмийн гоо сайхны стандарт ойрсон тодорхой төрхтэй хүнийг одоо биеийн капитал сайтай хүн гэж одоо миний сүүл өссөн судалгаан дээр тэгж байгаа байхгүй юу? За. Хүмүүс одоо ихэвчлэн бидний энэ үед бол маш олон хүмүүс гоо сайхны мэс асалд орох хүсэлтэй байгаа. Тэрэн донд бас яг би бол хэрэг орох юм бол тийм нөгөө
биенийхээ үсийг бүхэлд нь алга болгох тиймэрхүү лазер юунд ч юм уу сэвхий алга болгох тиймэрхүү юмд орё гэж би боддог байсан байхгүй. Тэгээ одоо болохоор яг хуу сэвхэн надад сүлдээ гоё харагдаад ч юм уу ингээл өөрчлөгдөөл буцаал ингээл ягаал нэг сэвхтэнд сайтай өөрт нь гоё зөгцсөн хүн гарч ирэл өөрийнхөө юм гоё гэдэг нөгөө нэг тэрийг нь бас нөгөө олон хүмүүс тэрийг хүлэн зөвшөөрөд эхлэхээр одоо сэх бас өөрсдөө ингээд нөгөө нэг шээсмэс хэлэгдэх болчихж байгаа байхгүй ингээл ерөөсөө ингээд буцаал ингээл өөрчлөгдөөл солигдоол ингээл явж тэгээ тэр болгонд бас ингээд тааруулна гэдэг бас хэцүү шүү дээ ямар бидний бие чинь ямар барин даримт л биш тийм тэгэхээр ер нь бас гоо сайхны хэмжүүр бол сүүлийн хэдэн жилүүдэд бол маш их өөрчлөгдөж байна. Гэхдээ бас нөгөө зөвхөн гоо сайхан тал дээр гэхээс илүүтэй бас бидний нөгөө нэг этнисити гэж бас байгаа шүү дээ. Одоо жишээл бүгдээрээ бид гур бол монгол хүмүүс. Тэнгүүд нөгөө нэг бидний нийтээр нөгөө үзэж өссөн хүүхэлдэйн кинон дээр тийм яг гоё эмхтэй хүн гэж ямар үнийг хэлдэг вэ гэсэн чинь нөгөө одоо үнсгэлчин тийм эсвэл Aurora нөгөө Nose Chubunj тэр ч юм уу ингээд Barbie ч юм уу тийм ингээд ерөнхийдөө стандарт нь шаргал өстэй өндөр туранхай цагаан арьстай үнийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд тэгээ багтаа ч юм уу тийм болохоор ш тэр юм уу одоо тэгэл өөрийгөө бас за ийм юмнуудаа ингээд ийм төрсэн бол гоё даа гэж нөгөө өсвөр насны үеиндээ яг санаа зовж явдаг байсан байгаа юм. Одоо яг нөгөө нэг industry ерөнхийдөө entertainment-д шинэ нөгөө нэг юу хүмүүс гарч ирсэн. Илүү diversity тэ сайжруулах шаардлагатай гэж үзсний үндсэн дээр Аз хүмүүс киноны гол дүр болж эхэлсэн. Тэгээд тэр дундаа бас заавал Аз биш одоо нөгөө хар хүмүүс эдэргээл тэ. Тэгээд тэрнтэй зохицуулж бас нөгөө нэг олон шүүмжлэл бас гарч ирж байгаа шүү дээ. Ингээд анхнаасаа л бидний үзэж өссөн цагаан арьстай нөгөө нэг юм хүүхэлтэй кинон дээр хар хүмүүс тоглууллаа байж боломгүй зүйл эдэргээл. Тэрэн дээр та хоёр юу гэж бодож байна? Тэрийг ёстой мэдхгүй байна гэхгүй нэг юм боддгоо шүү дээ гэхгүй. Одоо яг нөгөө нэг тийм beauty стандарт яг саяны хэлсэн шиг ингээд одоо сүүлийн хэдэн жил ингээл diversification хийж ингээд нөгөө янз бүрийн төрхтэй, янз бүрийн бүдүүн, нарийн, олон өнгөтэй тийм хүмүүс олнороо гарч ирээд одоо инфлюенсерүүдтэй болж ирээд тэгээд хүмүүст амар гоё стандарт гэж байхгүй те ингээд ер нь ямар л бол ямар нь аль нь бол аль нь гоё гэдэг ингээд сүүлийн жилүүд л харуулж байгаа юм болов гэж бодож байгаа шүү дээ. Тэрнээс өмнө бол яалтчгүй л тийм цагаан арьстай те туранхай тийм эсвэл гоё том хүүх бөхстэй тийм юмнууд үнэхээр яг стандарт нь яг энэ л хүрмээр байна гэсэн нэг тийм гоё юм бол байх нь байсан. Азуудаа ялангуяа нөгөө шууд юу яддаг шүү дээ те давхраа. Би бол жоохон 10 жил таахта тэр давхраатай л болох юмсан. Айгуу л том давхраатай болоо давхрааны хаалганд л орох юмсан гэж амар их боддог гэсэн. Одоо л болцсон л та. Би бас тэгж боддог гэсэн. Том давхраатай байх юм бол нүд том болоод ингээд илүү одоо тэгээ бидний нөгөө нэг харж өссөн хүмүүс шиг л болондоо л гэж боддог гэсэн байна. Бас л цагаанууд шиг ингээд цагаанууд чинь бүгд давхраатай том нүдтэй болохоор хөөрхөн байгаа ч юм шиг санагдал тий. Харин тий. Тийм үү. Тэгээ ер нь за зөвхөн одоо бидний одоо хөөрхөн гэж хардаг хүмүүсээс хамаагүй зүгээр ерөнхийдөө нийтээрээ бас ийм арьс өнгөний ялгарлал бол хаач хамаагүй бас байгаа л байгаа байхгүй. За яг өмнөхөө бодвол арай гайгүй болсон. Тэгээ нөгөө сүүлд нэг би судалгаа бас энэ ингээ бэлтгэж явахдаа уншсан чинь нөгөө ажил сонгон шалгаруулалт процесст судлаачд ингээд судалгаа хийгээд тэгээ нэг ажлын байранд ингээд хурамч одоо CV үүсгээд тэр нь яг ингээд нэрийг нь л өөрчлөөд CV-ний доторх нөгөө нэг юм контент нь бол яг адилхан. Тэгээ тэр яг юугаа ингээд өөр газрууд руу ингээд явуулсан чинь одоо цөөнхийн бүлэг гэж тооцогддог одоо англиар бол minority гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр minority-нд бол Аз хүмүүс ордог байхгүй юу? Бас нөгөө хар арьстай хүмүүс бас орно.
Тэгээ тиймэрхүү нэртэй хүн одоо судалгаа хийсэн чинь Лакша Жамал гэсэн нэртэй хүмүүс Эмили эсвэл Грег гэсэн нэртэй хүмүүсээс хамаагүй бага хариу сонссох. Яг жишээ нь тий. Тэгэхээр бидний царайг харагдахгүй ч гэсэндээ тий энийг гэхдээ аль 2005 оны хийжсэн судалгаа байхгүй харуулсан. Тэгэхээр одоо яг хөө ингээд тэрийг ингээд халах гээд дэлхийд даяараа ерөнхийдөө ингээд үүний төлөө эсрэг ингээд HR-ууд тий аль болох ингээд diversity-г ингээд илүү олон төрлийн хүмүүсийг ингээд бид нар ажил дээр ингээд ажиллуулах юм бол шин санаа гарч ирнэ бас зөвхөн нэг талаа хараад тахгүй тий олон төрлийн хүмүүс ингээд нэгэн зэрэг баг болгож ажиллах юм бол компани ашигтай ажилт юм байна гэсэн нэг бас ийм судалгаа хийгээд тэрний үр дүн ингээд гараад ирсэн болохоор одоо ингээд өөр төрлийн хүмүүсийг авах сонирхолтой болж эхэлсэн. Тэгвэл англи стандартт одоо яг яадаг вэ гэхээр нийтдээ ийм 9 шин сэнэтгийг одоо хамаагүй нууцлаад зөвхөн өөрсдийнх нь CV-н дээр байгаа зөвхөн чадварыг одоо сургууль accomplishment-тэй хийж бүтээсэн тэр зүйлсүүдийг хараад дүгнэх юу болж байгаа байхгүй. Тэмүүтэр 9 шин сэнэтгт яг юу ордог вэ гэхээр хүйс одоо бэлгийн чиг хандлах тий эсвэл ethnicity одоо хаанхын хүмүүс одоо гих жишээний нийт 9 шин сэнэтгийг одоо нууцлдаг болсон. Тэгээд гэхдээ энэ бүгдийг ерөнхийдөө авч үзэх юм бол одоо бидний гаднах төрх хаана өсөж төрсөн гэх энэ бүх зүйлс нь их бага хэмжээгээр нөгөө бидний амьдралыг хэр сайн амьдрах уу гэдэг төрүүлж нөлөөлжтэй зүйл байгаа байхгүй. Тэгээд энэ дээр одоо ингээд яг хүмүүс ингээд бодонгууд за ингээд одоо надад ингээд боломж олдохгүй гэж бас бодож болохгүй. Амаас дэлхий бол өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэтэй холбоотой зүгээр би бас айгүй олон асуултууд бэлдээд тэгээд ерөнхийдөө тэр хоёр асуултаас бүгдээрээ эхэлцгээе. Ер нь за би одоо нэг асуултуудаа болохоор алнаас нэхлвэ бодоод гай. Би түрүүний тэр нэр за ямар нэр? Окей, асуултаа эхлэе. Дундаар гарч магадгүй. За. Би энэ яг түрүүн тооёроос гэхдээ зарим нь асуусан юм байна. За. Гэхдээ одоо body image гэдэг одоо бидний биений одоо харж байгаа байдал тий. Та хоёрын хувьд өмнө ямар байснаас ерөнхийдөө сүүлийн жилүүд өөрчлөгдсөн үү? Одоо нэг тодорхой нэг жишээ ч юм бодогдож байгаа зүйл. Тийм түрүүн хэлжсэн шиг яг нөгөө 10 жилдээ бол янз бүрийн юмнууд амар хөөрчлөе гэж амар их боддог байсан. 10 жилдээ бас оюутан байх та яг яалтчгүй ингээд найзуудынхаа үеийнхээ хүүхдүүдийн ингээд хүрээллүүлээд тэгээд дөнгөж өсөж байгаа мөсж байгаа тарих толгойн ингээд тэг гүйц жамжаагүй бойж жамжаагүй үед бол янз бүрийн бодогддог л бах л та. Тэгээд тэр үе дээр бол энийгээ ч өөрчилчмөр тэнийгээ ч өөрчилчмөр амар санагддаг байсан. Тэгээ одоо ингээд нас явахын хэрээр хөргөшөлсөн шүү. Гэтэ ер нь бол ингээд үеийнхнаасаа гараад те ингээд ажил хийгээд ингээд олон үеийн хүмүүстэй хамт ажиллаж ирэнгүүт эсвэл нөгөө хараад ирэнгүүт одоо байгаа өөрийнхөө амар залуухан байгаа гоё байгаа гэж мэдээ байгаа амар юм ихтгэлтэй болоод улмал өөрийгөө амар accept хийгээд амар санагдаад байгаа шүү. Харин тийм тэр итгэлтэй болоход ч яг юу нөлөөлсөн юм шиг санагддаг вэ? Өөрийгөө хүлээн зөвшөөрөх үйл явц. Аха. Тийм. Би бас яг л тэгэл 10 жилдээ баг өсвөр насндаа ч юм уу тий. Өөрийгөө голох зөндөөл байдаг байсан байхаа. Одоо юу юм бол доо. Өөрийгөө амар мөөмгөө гэж амар гутардаг байсан ч гэж. Ангийн хүүхдүүдийн бүгднгийнх нь мөөмн ургаж мургаан байгаа гэсэн чинь минийх урахгүй байгаад байсан гэж. Тэгэл тэгж жагаад сүүл рүүгээ нэг бодгоо хэлсэн болов уу? Ургаад эхэлсэн юм шүү. Тэгсэн юм аа. Тэгээ яг сүүлдээ юу нөлөөсөн юм байна. Би ингээд яг учил
муу морохгүй байна гэдчихсэн бол би хитрхи том өмтөгөөсөө болж амар санагдсан. Би нөгөө ахлах ангитай илүү дунд ангитай нэлээд жин юм гээд. Нэг хүмүүс нэг ярихтаа хажуу ангийн мандгаар охин болцсон юм чижсэн. Тэгээ тэр нөгөө нэг мом айгуу том болцсон. Тэгээд ингээд бие тамир дээр ч юм уу ингээл нөгөө нэг тасгал болгоод эхлээд гүйлгдэг гэсэн юм аа. Тэнгүүд би ингээд гүүхээр ингээд мом өвддөг шүү дээ. Тэг мом ингээд барьж гүйдэг. Тэгээ нөгөө дээшээ доошоо хөдөлж байгаа одоо ингээд юуг нь манай ангийн хүүхдүүд харчаад ингээд амар ярддаг байсан аахгүй юу? Тэгээд нөгөө нэг анги дээр ингээд нөгөө нэг юм үгийн сүлжээ нөгөө ангийн хүүхдүүдийн одоо нэрийг нь ноцлаад тийм одоо description өгөнгөө тэр хүний нэрийг нь олж яадаг нэг тийм үгийн сүлжээ манай ангийн хүүхд хийгээд намайг амар нэтдэг мөн гэдэг. Тэгсэн шууд хүмүүс таагаад заяа. Тэгээд тэр үед ч юм уу би бас ингээд итгэхгүй тэгээд би ингээд хөх мөх гаргасан ямар ч юм өмсөхгүй заяа ингээд амар тэрнээсээ амар ичдэг байсан. Тэр нэг юм тэр сүлжээн дээр тийм. Чи харсан юм уу? Тэр сүлжээн дээр намайг юу гэлээ? Тэр чинь нэг ингээс шүү дээ. Оо тийм шүү дээ. Би тэр үед чинь би нэг уцаа амар халга болгож молгодог. Би багтаа ер нь юм айгүй халга болгодог байсан. Тэгээд хэдэн мянган утас мут хайсан. Тэгээ сүүлдээ надад нэг юм зүгээр ингээд цагаан нэг амар том товчлуурнууд нь ингээд үсэг нь амар том тийм яг Nokia шиг гэхэд хэцүү нэг амар тийм утас авч байсан байхгүй. Тэгээ тэр чинь нэг эмээгийн утас муцс гэд шоолоод хүмүүс эмээнэрийн барьдаг утас байна гэж шоолоод. Тэгээ тэр үгийн сүлжээн дээр намайг муухай эмзэгтэй. Тэгээд тэр үгийн сүлжээн дээр эмээгийн утас гэж бичсэн байсан. Тэгэл амар гот энийг авчих. Тэгснэ нэг юм тэр сүлжээн амар дажгүй ингээд ийм орцсон хүмүүс байгаа байхгүй юу? Бамбрууш ч гэх шиг. Тэгээд тэрийг хүмүүс тааж магаад л what the fuck тэгээд зарим нэг тийм сонирхол. Тэгээ би ч бас нөгөө 100 айл руу ч юм уу нөгөө нэг юм арьс өнгөний имлэг байд юм аа. Найс нь хөвтөж байгаа гэдээ би бас явж исэн чинь нэг random botchka ирсэн хөхнөөс бариш. Йоо. Эргүүлээд нөгөө нэг ингээд цогч байгаа байхгүй юу? Ингээд мэдхгүй рефлексээрээ ингээд шууд гарлуу ингээд цогцсон заяа. Яа тэгээ нэг тийм рефлекс хүний биед хамаагүй үрээд тэгээд гэсэн чинь нөгөөт нь инээж үнэ гэж заа нэвсэж. Яа муухай юм би. Танихгүй хүн юм уу? Би ерөнхийдөө ер нь хөхөн дээр бол айгүй их trauma авсан заяа. Одоо болохоор ингээд нөгөө нэг жоохон турцсан болохоор тэр юм уу нэг хөх мөхөл том баха болсон. Яг нормал хэмжээнд ороод тэгээд айгүй яг зүгээр байгаа. Тэгтээ ер нь тийм юм бодогдлоо. Тэгээд зүгээр тэгээд хүн өөрийнхөө тэгтээ яг юм амыг одоо ингээд тэрнээсээ нэг ингээд embrace хийгээд ичихгүй те одоо миний юм чинь гэдэг юм маягаар ингэж авах юм бол уг нь нэмзэглээд авах юм бас биш байгаа байхгүй. Тэгэл яг functional зүгээр л төрдөөстэй шүү дээ. Тэгэл би ч одоо бас нэг том үлтэйгээд байгаа нь яг үнэндээ би одоо ингээл одоо ажил дээр бол маш их халахдаг байхгүй юу. Тэг хэрэг би хүлгүй байсан бол би алхаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нэг миний ингээд хайртай хөл واخгүй одоогор бол ингээд би хүлтэй ижиж ингээд би дуртай газар руу алхдаг. Би хайртай хүмүүстэй уулзах гэж очдог тий. Надад нэг маш их боломжийг ингээд бас олгож өгч байгаа гэдэг утгаараас тэр юм уу. Би одоо ингээд надад бин дээрээ нэг амар өөлөд ингээд сэтгэл санаа өвдөд ах юм бол одоогор л гайг болсон. Амар гоё. Тэгж бодлоо юм шүү дээ. Яасан баг тий. Яа. Тэгээд Аюу санаа би санаа би нөгөө нэг юу би ер нь биэндээ ер нь аюу дуртай юм баггүй юу би гадаад үзэндээ гэх юм уу амар дуртай байдаг ер нь ихэнх тохиолдолд тэгэл өөрийгөө толон тарчвал секси гэж тэгээд ер нь ихэвчлэн тийм байдیں۔ Тэгээд Монголд сая очиод ирэхэд яг тэр бодол маань ингээд амар даут хийгээд даут хийх нь цаашаа ингээд хүмүүс яагаад ингэж байгаа ингээд
гэж бодож модоод тэгээд яа тэр question хийж мэгээд байгаа байхгүй. Тэгээд Монголд ч ингээд октод ч бүр яасан ч хөөрхөн яасан ч гоё биштэй болцсон тий. Тэг амар тэгэл яг тийм л жоохон сонин санагдаж байгаа. Тэгэд яг эргээд зэднэд ирчээд нэг хэсэг пост Mongolia depression хаараас гараад ирсэн. Тэгээд одоо өөрийгөө хөөрхөн гэж боддог хэвээрээ л байгаа. Тэгэхээр яг байгаа орчин очноос амар шалтгаалтай юм санагдсан. Одоо Монгол зэрэг яг өнөө яг наач. Тий, орчноос Монголд одоо жишээ нь ингээд хүн хөөрхөн явж байгаа юм бол өө чи ямар хөөрхөн юм бэ гэж хэлэх нь ер нь айгу цөөхөн юм шиг санагдаад идэв. Би одоо энд нүрээ бодохгүй заяа. Гачин царайтай ч дэшин зүгээр л ингээл энгийн л байж байгаа байхгүй юу? Зүгээр энгийн л гараал дэлгүүр ороод ч юм уу эсвэл ингээл орой морой ингээл хальт гадуур дутуур найзуудтай гардаг ч юм уу тий. Тэгэл тэгэхэд хүмүүс ингээл ямар хөөрхөн юм бэ чи ямар pretty юм бэ гэл ингээл амар их хүмүүс зүгээр л хажуугаар өнгөрөхтэй амар их тэгж хэлдэг. Тэр нь бас хүний сэтгэл зүйд бас амар нөлөөлт юм болов гэж утсан. Гэт хүн худлаа үгийг 1000 тавтвал үнэн болдог гэдэг чинь. Гараал тав алхаал хүмүүс чи ямар pretty юм бэ гэл ах юм бол тэр чинь бас нөгөө нь бас нэрээч тийм юм уу гэж бас боддог болчт юм болов гэж бас бодсон шүү дээ. Дүүргээ амар pretty мэрэрэ гэж байгаа юм байхгүй л дээ. Тэгээд өөрийгөө хөөрхөн гэж харахгүй бол өөрхөн өөрийгөө хөөрхөн гэж харах юм. Like би өөрөө өөртөө бол хөөрхөн. Хүмүүсийг доош нийтгүүл бол өөрийгөө хөөрхөн гэж харахад нэг буруу юм бас байхгүй байгаа байхгүй. Өөрийнхөө фэн байхгүй бол тэг өөрийгөө үзий ядах юм уу те. Амар тийм шүү дээ. Тэг ер нь гэхдээ яг энийг ярих гэж бодсон. Яг гадаадад хүний хөөрхөн гэж одоо харах тэр юу нь Монголтойгоос ер нь хоёрын хувьд жоохон өөр юм уу? Тий. Харин шал өөр шүү дээ. Амар юу яадаг шүү. Би яг сая учрлын хэлж байгаатай адилхан. Би ингээд амар гадагшаа явж байсан байгаа байхгүй юу? Тинейжер үеэсээ хойш. Тэгээ би анх 15 таад ингээд гадагшаа гарсан байгаа байхгүй юу? Би 15 таад гарчаад гарахаас өмнө шүдэндээ амар их санаа зовдөг. Миний шүд ингээд уртлын шүдэнд айлаа шүү дээ. Тэнгүүд амар санаа зовдөг байснаа ингээд гадагшаа явчаад нэг жил тэр амьдрах хугацаанд би ердөөсөө шүдний хадгалаа бодог байгаа байхгүй юу. Хүм алга ингээл инээлгүүлээл тэгээ зураг мураг авахлахтаа хүртэл ингээл шүдээ яр цаатлан гаргаж инээгээл те амар гоё. Тэгэл the moment when I go back to Mongolia тэгээ яг буцаад хөл тавихад л ингээд бараг шахуу ёо аппарат зүүя гэж ингэж бодогсдаг байгаа байхгүй юу. Тэгэл байж байгаа ганц үр жилийн дараа дахиад явчингуу дахиад мартагдчихин. За би юус тэрний талаар бодох. Тэгэл буцаал очингол дахиад нөгөө тэг чи ингээд хүн хилээд байгаа юм уу? Яа да би юусоо ойлгохгүй. Тэгээд ингээд Монголд давхуулсан зургууд дээр би бараг шүдэ гаргаж инээсэн зураг байдаг. Амар сэн тэгэл тийм яалтчгүй яг орчин бол амар нөлөөлдөг шиг санагдсан. Монголд бол амар өдөр стандарттай л гэж. Яг үнэ. Ёо ямар азар солонгос төрчөөг. Ёо yes. Тэгж хаяа боддоо шүү дээ. Солонгостой дэжид арай гайгүй ч юм уу гэж бодогдож боддог. Тэгтэл яг Монгол хүн яг ингээд чи хачин байна гэж хэлэхгүй байгаа ч гэсэндээ амар self conscious болоод яг ингээд би одоо ингээд их тохиолдолд нүрээ ерөөсө бодох дургу. Нүрээ ер нь бодох айгуу дургу. Амар яагаад гэдэг юм аа. Гэтэ заримдаа бодох гоё л та. Өдөр тутамдаа би нэг бодоод байдаг хүн биш байхгүй юу? Тэгвэл Монголд очихоор бодох ёстой юм шиг санагдал. Бодохгүй бол нэг л болохгүй юм шиг тий ингээд би ингээд хачин болох гээд байгаа юм шиг ингээд амар өөрийгөө голоол за бодох ёстой юм байна гэл ойрхон гарч марахтаа хүртэл бодож мудаал тий. Яа тэгсэн чинь Сиднейд ясан би баг бодохгүйгээр шаваадсан ч болж байгаа байхгүй юу? Харин тийм. Яг би гадаа арай нэг loosen up хийгээд таньдаг хүн багтаа болохоор бас тэгдэг байж магадгүй болов. Бас битггүй л байна. Юунаас болоод тэгээд юм л та. Яг гадаадд ингээ байхаар хөөрхнөө би амар мэдрээд идэж. Яг одоо ингээл яа. Одоо тэгтээ ингээ царай алдсан явж исэн ч гэсэн хүмүүс үг хэлэхгүй байхгүй юу? Аха. Ингээд яваасаа яг хүн ингээл гоё хөтөл завж байгаад өөртөө ихтэй улам гоё болчихдог л та. Нүүр амтайхан бодцоо. Гэхдээ Монголд нүүр боддоггүй явах амар хэцүү. Аха. Яг нөгөө нэг тэр pretty privilege чи Монголд яг амар мэдэгддэг байхгүй юу? Ингээл яарцсан явж байвал хүн болгон муухай хараал ядаж дэлгүүрийн худалдаг ч гэсэн баг
Тэ миний картыг шидэж өгч мөгөөл тэ. Тэгээ ингээ хөөрхөн болчингууд ингээ хүн болгон гоё ажиллаад өдөөс инээгээд таксин ч гэсэн үнгүй явж явах шиг тэ. Яа, Монгол хэлээд амар үгүй. байдаг шүү нэрээ. Яг тийм байна. Монголд яг тэр privilege бол амар. Тэр сая Аноко яг Монгол яг гадаадад тахта өөрийгөө амар хөөрхнөр мэдэрдэг гэдсэн чинь нэг тийм мем байсан шүү дээ. Гэлээ. Don't just call me pretty. Намайг зүгээр л ганцхан чи хөөрхөн байна гэж битгий дууд. Би гадагшаа яваад энэ нийтгэх хүмүүс намайг те чи бүр бурхан юм уу хайшин. Чиний амьсгалж байгаа ангараар чи амьсгалмаар байна. Би чиний ингээ хажууд 5 минут зогсож болох уу гэд. Тэгэж намайг шүтэн бишэр чинь чиний зүгээр тэр мөө хөөрхөн гэдэг үг чи юу ч биш. Тэгэж хэлүүлээд байгаа юм чи одоо хөөрхөн гэж мэдрэхгүй яах юм бэ гэж. Тийм. Тэгэл энэ бол үнэ шүү. Тийм хотын төм өөр явж ангууд яг ингээл Монголд эсвэл зүгээр нэг Аз цараймнаас маань бас болдог гэж магадгүй боддог нэг Asian fetish-тэй хүмүүс байдаг штэ Аз хүмүүстэй дуртай ч юм уу тий. Тэгээ тийм хүмүүс ер нь бас байдаг. Надад ч гэсэн Аз хүмүүс илүү царилэг санагддаг л та. Тийм надад ч миний хувьд бол харин тий. Тэр нь тэгээд нөгөө нэг inner racism юм уу би тэрийг бас ойлгодгүй л тий. Яг миний бас preference болохоор би Аз хүмүүсийг илүү ингээд нэг attractive гадаад sexually attracted болдог. Эсвэл хараа өстэй ч юм уу эсвэл одоо East Asian шүү миний preference нөгөө тэр чинь ингээ өөр төрлийн Asians одоо South Asians ч юм болохоор энтэг мэнтэг болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ бас нэг тийм aesthetically яг хөөрхөн хүмүүс ингээ харах юм бол they're pretty гэж бодож байгаа ч гэсэн яг ингээ хүмүүстэй ингээ тэр хүмүүстэй relationship-д ороод явж байгаа нэхээр би бас өөрийгөө харж чаддаг байхгүй. Тэгээ тэр нь яг миний яг дотоод одоо racism байна уу эсвэл миний preference юм уу гэдгээ би тайлбарлаж чаддаг. Зарим хүмүүс болохоор яг preference like байж олно шүү дээ яа болохгүй гэж бас ярьдаг л та. Харин тийм цагаан арьстай хүмүүс одоо Аз хүмүүс нөө аним үцээр хагаад Аз охтуудыг fetishize хийдэг болчихсон шүү дээ. Тэр бас тэгтээ жоохон асуудалтай болоод эхэлж байгаа юм. Яг тэгэхээр ингээд жоохон тэнд нэг юм нарийн юм нийгмийн нэг юм яваад байгаа юм шиг байна. Бид нар нөгөө Аз болохоор Аз хүмүүсийг сонирхож болоод байд юм уртлаа. Цагаан хүмүүс харин Аз хүмүүстэй өртөө болохоор fetishize болох гээд байгаа юм шиг юм. Одоо яг гараад иддэг. Тийм яг тэрэн дээр би ингээд заримдаа ингээд яг зөрчилдөд байдаг байхгүй ингээд амар октод ингээл амар cute ангууд so cute гэл ингээл бодно шүү дээ ингээл нэг cute ингээл лоли холоо молоотой тий амар нарийнхан холоо молоотой ингээл игдүүтэй яг нэг анимны хүмүүс шиг холоотой ангууд ингээд so cute so pretty тэгээ тэнгууд заримдаа ингээд хаяа ингээд зарим нэг бодлоод ингээд толгоор яг ингээд цохиж орч ирээд тэр нь болохоор яг нэг fetishize хийгээд нөө манай Rocket би ахын дуун дээр гардаг шиг are you a pedo гэж хэлмээр санагдаад ингээд яагаад ингээд амар ингээд улам ингээд жоохон хүүхэд шиг болгох гээд байгаа юм шиг нэг тийм бодол хаяа нэг орж ирээд байт юм аа. Юу нэн шүү. Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Тэгээ ер нь одоо ингэ судалгааг ерөнхийдөө хараад үзэхэд Америкийн эрүүл мэндийн ассоциацияс хийсэн 2019 онд хийсэн судалгаагаар нийт өсвөр насныхны 61% нь биенийхээ аль нэг хэсэгт ингээд сэтгэл хангалуун бус байдаг нь одоо судалгаар гарч ирсэн. Тэр нь ингээд нөгөө нэг нас бид гүйцэх наснда хүртэл тэр нь persist ингээд хийгээд байж идэг гэдэг жбайгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон хүмүүс нөгөө одоо 10-ны 6 хүн л гэсэн үг шүү дээ. Нөгөө өөрсдийнхөө сэтгэл одоо биенийхээ ялны сэтгэл хангалуун бус байдаг нь одоо угаасаа үнэн. Олон нь одоо нэг биендээ сэтгэл хангалуун биш байгаадын одоо сөрөг тал нь яг юу вэ гэхээр сэтгэл санаантай холбоотой болчдаг одоо депрессэнд орох одоо сэтгэл төгшөх эсвэл одоо
ямар нэгэн eating disorderтэй болох тийм шинжлэлүүдтэй байгаад байхгүй юу. Тэгээд нөгөө the National Eating Disorder Association гэдэг юм байна л да. Тэрнээс гаргасан одоо судалгаар яг ингэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс одоо body image-тэй айгүй ингэ сэтгэл хангалуун бус ингэ байгаад байгаа юм бол угаасаа сэтгэл санаа нь айгүй ингээд унах магадлал. Тэр нь ингээд нөгөө ирээдүйдээ одоо эрүүл сайн сайхан амьдрах тэр юунд нь ингээд маш өндөр нөлөө үзүүлээд ингээд байж идэг. Тэгээд ерөнхийдөө өөртөө хүн сэтгэл хангалуун яагаад байх ёстой вэ гэхээр сэтгэл өөрийнхөө биеийн дээр айгүй позитив одоо body image-тэй тиймэрхүү хүмүүс нь айгүй өндөр өөртөө итгэлтэй байдаг. Тэгээд тэр нь ингээд нөгөө нэг өөртөө итгэлтэй байгаа байдал нь бусад хүмүүстэй холбоо тогтоох одоо найзлах, үерхэх тэр бүх зүйлс ингээд нөгөө холбоотой илүү олон найзтай байдаг ч юм уу, илүү олон боломжтой нөгөө нэг өөрийнхөө байж чадж байгаа, өөртөө итгэлтэй байгаа нөгөө хүмүүс илүү тааламжтай бас санагддаг ч гэж магадгүй. Баян ингээд уусаа готраад ингээд байгаа тахаар аюу хэцүү шттэ. Нөгөө insecure бас ингээд хүмүүстэй ерөөдөө юм ярих бас жоохон хэцүү байдаг нөгөө жоохон ингээд нөгөө нэг тэр албатай махаа өөр дээр тусгаад авчдаг ч юм уу тий. Тэгээ яг тэрийг хүмүүсийг би нөгөө буруутгаад байгаа биш шүү. Зүгээр л яг өөртөө итгэлтэй байх нь ийм ашиг тустай юм байна гэдэг яг судалгаанд тавьсан байгаа. Тэгээд ерөнхийдөө дахиад асуулт асууя. За. Ер нь нийгэм биш үү? Одоо би ямар нэг эсвэл одоо personality зэ нэг одоо хүний байгаа байдал те харилцааны тэр асуудлууд ямар юг байх ёстой гэж одоо нийгэм шийдэд өгдөг вэ? Одоо ийм хүмүүсийг илүү одоо нийгэмд үнэлэгдэж байдаг ч юм уу? Appearance яг нөгөө царай төрхийн гаднах байдлын хувьд уу? Гаднах байдал эсвэл personality одоо нөгөө одоо хөгжилтэй тий. Эсвэл хөгжилтэй дулаахан. Тий. Ерөнхийдөө нэг тийм extrovert хүмүүс илүү нэг тийм давуу эрхтэй юм шиг л санагдаад байдаг нэг өөрийгөө илэрхийлж чаддаг. Тийм хүмүүс бас хүлэн зөвшөөрөгдөд байдаг юм санагддаг. Тий. Introvert хүмүүсээс илүү ялцчгүй хөөрхөн бас өндөр болол бас бонус. Тэгээ нөгөө нэг чиний биш миний подкастын нөгөө нэг охин чинь хэмлээ. Наран заяа гэдэг охин ярьсан. Хэм хөөрхөн ааштай стафай охин. Тэгээд гэхдээ ингээд тэр охин ярьж байгаа юмнууд нэгээ сонсон хайр нийтдээ ингэж ярьдаг охин. She's so funny. Хөөрхөн төрөг болохоор personality-га сайжруулах хэрэгтэй байна. Тэнгүүд ингээд яг амар тийм надад ингээд ийм хүмүүс амар гой санагддаг байхгүй ингээд анхан ингээд харахад нэг тийм хөөрхөн биш заяа. Гэхдээ ингээд харах тусам улам хөөрхөн болчихдог хүмүүс байдаг шүү дээ. Тэр нь яг юуг нь хөөрхөн болгоод идэм бэ гэд би ингээд харахаар personality ингээд харж байгаа байдал тийм өөрийгөө харилж байгаа байдал бусдад хүндэтгэлтэй харьцаж байгаа байдал ч юм уу эсвэл одоо хүмүүстэй харилцахдаа амар гоё нээлттэй ч юм уу одоо нэг тийм pleasant гоё тийм хүмүүс байдаг да. Тэгээд тийм ба хүмүүс дотроосоо ингээд нөгөө гэрэлцэж идэг болохоор ингээд харах тусам улам ингэж хөөрхөн болж харагддаг. Тийм хүмүүс надад амар гоё харагдаад тийм. Би яг тийм шүү дээ. Тэгж. Үнэшүү. Надад нөгөө бидний нууцын нөгөө сэндэр охин бодогдлоо яг тэгсэн чинь анх яг нөгөө зургийг эхлээд подкастаар нь сонсдог байжгаад YouTube-ыг нь үзсэн чинь гээд яг төсөөлснөөс бол жоохон царай өдөөхтэйс аахгүй. Охин тэгээд
Тэгээ яг ингээд үзээл ангууд бүр амар улам хөөрхөн харагдаал идэв. Тийм. Яг үнэ. Амар хөөрхөн харагддаг шүү дээ. Одоо хоёулаа амар хөөрхөн тэр хоёр ч. Тийм. Номын бол царилгаа. Тийм. Ер нь тэгэхээр ерөнхийдөө яг хав царай мараны хувьд ч гэсэндээ хүмүүс яг хав бүх юм нь өнгөтэйгштэй байх албагүй ч гэсэндээ дотроосоо хүн ингээд нөгөө өөртөө аягүй confidence одоо өөртөө итгэл аягүй өндөртэй амьдралаас ингэж нөгөө нэг юм ад жаргалыг олж авч чаддаг тиймэрхүү хүмүүс бол ямар ч хөөрхөн үннээсээс илүү амар хөөрхөн мөртлөө муухай аштайсан хүмүүсээс тий. Нийлт хэцүү байгаа хүмүүсээс л хамаагүй дээр. Угаасаа бид нар ингээд байнга ингээд ямар царайгаараа ингээд өрүүлж залуухан гой байгаа тахгүй ш. Тэгэхээр нэг үлдэж байгаа юм нь болохоор тэр personality нэгээд байгаа байхгүй. Цагийн хоёрыг угаасаа бид нар чинь хөгшин үрчлээтэй болно тий. Тэгээд арьс унжиж эхлэн хөхгүй болно, бүксгүй болно. Яа, саяхан тэр нэг рил үзсэн. Нэг таквондо ч охин нанаа штэ. Тийм амар хөөрхөн мэддэг тий. Тэр охин нэг рил хийсэн байсан байхгүй юу суулт. Яг нөгөө нэг үлээ жоохон байх үеийнхаа хийжсэн бичлэг, одоогийнхоо бичлэг хоёрыг харьцуулаад тавьсан. Тэгээд тэгснэ нөгөө нэг яг өсвөр насны нэг тийм хөрхөн гэдэг нэг хацар мацар байдаг та. Тэр мэр маань ингээд алга болцсон байж лөө нэг тиймэрхүү утга санаатай байсан баха. Тэгээ нэрээ би яг хуучныхаа зургийг харсан чинь яалчгүй бүр ингээд мэдэгддэм байлээ. Бүр яг ингээд нэг жоохон охин шиг ингээд царайтай байсан байгаа байхгүй юу? Үгүй би одоо тэр бичлэг үзэхээс өмнө би угаасаа байнгын юм царайтай байсан юм биш шиг санагтаад байсан ч үгүй байсан гэлээ. Яг тэр хацар мацар нь ингээд нэг юу гэх ингээд бандгар та яг биш заяа. Тийм нэг юм. Тийм яг нэг тийм хөөрхөн. Тийм. Тэр мөр тэр тим тренд яваад байгаа штэ хүмүүс яг юм тинейжер үеийнхаа зургийг тавьчаад тэгээ одоо үеийнхаа юм. Тэр гоё эсэн. Би тэгтээ яг надад бол ямар ч өөрчлөлт байхгүйсэн. Миний хацар яг хэвэнтэй л гэж. Чи харьцуулж харж үзсэн үү? Харьцуулж үзээгүй зөвхөн зүгээр угаасаа зураг харахад л юм аа. Яг л хэвэндээ байгаа юм шиг санагдал уу? Хэвэндээ. Бандгараараа. Тэгтээ өөрчлөлт байгаа. Яг өөр хүнийг харахаа нэг юм тодорхой яг нэг тийм илт байхгүй ч гэсэндээ жил бүрээр бид нар чинь бас жоохон өөрчлөгдөөл явж идэв юм шиг байна. Тэгээ нэг гооша моша ч юм уу тийм нөгөө нүрний юм хийдэг бол ингээд бас өргөдөөд ингээд сайжруулж structure өөрчлөлт өгдөг юм шүү. Тийм. Харин тийм. Тэгээ ер нь одоо сая бүгдээрээ ер нь society нийгэм ямар одоо physical ч юм уу одоо personality trait-ийг илүү үнэлтгийг ерөнхийдөө сая ярьлаа штэ. Энэ бүх зүйлс тооёрын одоо өөрсдийгөө үнэлэх тэр үнэлэмжинд хэд нөлөөлж байна? Одоо тэгтээ нэрнгээсээ нөгөө нэг 25 гарсан болоод ч тэр үг гэдэг шиг нэг амир тийм юм бодгоо болцдог юм байна. Яг нэг яг миний хувьд бол одоо өмнө нь болохоор зэрэг би яг өөртөө тавьдаг байсан зорилгууд маань турыг яг тэдэн килограмм жинтэй болъё гэж амар их боддог байсан баахгүй юу. Яг одоо тэр үед чинь яг хамгийн турхаас үеийнхаа жимэн дээр л очмоор байгаа штэ хүн чинь тэгэл яг би яг тэдэн килограмм жинтэй болно. Би яг турмаар байна. Гэл тэнгүүтээ ингээл шууд амар огцом хоол молоо хасч масаал те юм итгэхгүй ч юм уу байж байгаа л. Тэгээд тэгдэг байсан үе бодвол одоо би яг гоё эрүүлэр турмаар байна. Эрүүл лайфстайл таалмаар байна. Гоё эрүүл болчихсон гэж амар их бодоод юу гэх юм. Тийм одоо ядчил нэг имчилгээний зардал мартал их мөнгө төгрөг төлөөд байдаггүй. Яг тийм л эрүүл олмоор байна л гэж бодоод байгаа. Дараагийн удаа нэг Монгол явахдаа хамаг цагаа имлэг дээр өнгөрөөгөө ч юм уу те. Тэр болтлоо ядчил нэг үзүүлж харуулдаг хамгүйгээр тийм эрүүл байхын сан гэж л боддог болсон байна. Гадаад төрхнөөсөө илүү. Амартай. Хүн яасаж байгаа чи. Чихэл. Надад нэг юм бодогдохгүй нэ. Нэг үнтэй. Тийм яг учирлын сайн хэлсэн ш. Яг тэрний талаар бодоогүй нэлийн удчих яг уу
Тэг яг өнгөрсөн жилийн өмнөх жил мэл ч юм уу амар их ядж ч Монгол охтод амар хөөрхөн Instagram дээр амар их Монгол охтод зөвхөн амар хардаг байсан байхгүй. Тэгэл яг ингээл гоё болчих юмсан да гэж амар их боддог байсан. Тэгтээ гоё гэдгэн заяа бүр ингээд гоё нүүр мүрээ гоё боддог тэ гоё бие авч явдаг. Тийм бай гэж боддог байсан. Тэгтээ болчих хизэнээс юм мэдгүй. Тэгээ надад бас яг ингэж бас бодогдтiin нөгөө харж байгаа юмнуудаас хүмүүсээ ингэж хараалаа ямар гоё юм бэ гэж бодоод өөрөө ч гэсэн тийм болчих юмсан гэж яг бодцоод яг хэдэн секундын дараа за одоо тэг хин томоотой гэж боддог заяа ингээд тийм одоо яг би хүссэн одоо яг ийм одоо юу үе дээр очлоо гэхэд тэр үедээ би ажралтай байхгүй бол хөөрхөн болох молох одоо илүү өөрийгөө сайжруулж одоо маннераа илүү сайжруулахтай илүү graceful бол юм бол ч юм уу тий. Тэгээ би ч нуус амар инээж инээдэг ч гэсэн засч юм бас ч бодонгууд надад үнэхээр хамаагүй байхгүй. Ажралтай болохоор л инээж байгаа шүү дээ ингээд нэг хөвгчлөлтэй болохоор тэгвэл би тэрхтээ хүртэл инээдээ ингэж контролж инээж байна гэхээр чинь миний нөгөө нэг яг нөгөө амьдралын зорилго бол зүгээр л ажралтай байхгүй. Тэрэнд одоо ингээд нэг тийм заавал тэндээ нэмээд ийм юм болох гэсэн юм одоогоор байхгүй байгаа болохоор тэр юм уу нэг instantly нэг тиймэрхүү одоо ямар гоё юм бэ тийм болох юмсан гэж бодсноо. Үгүй тэрнээс өөр надад одоо хийж бүтээхийг хүсэж байгаа надад зөндөө юм байгаа штэ гэж би бодож байгаа байхгүй. Нэг ирээдүйдээ тийм юмтай болоод тэгээд эсвэл тийм амьдралыг би хүсэж байна гэж бодонгууд тэр хөөрхөн байх эсвэл гоё биетэй байх гэдэг тэрэнд тэгэхэр нөлөөлж ийн гэж бодохоор нэг нөлөөлөхгүй юм санагдаад. Гэтэ би сая яг бодлоо л да. Хідүүлээ гэсэн яг одоо л 25 6 7 гээд яг ингээ гоё насн дээр гоё үе дээр хүүхд гаргаж үзээгүй те. Тэгээ ингээ тинейжер үеэс ингээ гарцсан өөртөө арчилгаа тавьдаг анзааны болцсон. Тийм үе дээр байгаа учраас хідүүлээ ингэж бодоод байгаа л яг. Угаасаа гоё дээр байгаа учраас. Өөртөө акцент хийсэн мэт ингээд гоё байгаа шүү дээ тий уусаа. Харин тий. Үгүй би энэс гоё юм байна гэхгүй. Монголын нөгөө хөшөлтгөө ихч чинь хэн блэ? Бадгэрлэгч. Бадгэрлэгч тий бүр амар гоё ихч. Амар гоё. Тий. Тасархай хүн шүү. Тий. Яг тэгээд нэг айгүй муухай хөшөрчмөргөлс байдаг л та бас. Нэг ингээд хуучин ангийнхнаараа тий. Очиж уулзч муулзаад ингээд нэг ангийнхнаасаа хамгийн хөсөн царайд нэлгс муухай шүү дээ. Тэгтээ ингээд нэг юм дундчил амар байгаа байхгүй нэг тийм хамгийн гоё жахыг хүсэхгүй нэгтээ яхаа хамгийн муу жахыг хүсэхгүй зүгээр ингээд нэг амар онцлогдоод ингээд нэг муухай олчмооргүй. Тэгэхээр нэг юм аль болох стрессгүй л нэг юм өөрийгөө зовоохгүй дунджаар л амьдэрчмаар их. Яа. Харин тийм ээ. Яг нэг амьдралын яг чухалчилж авч байгаа юмнууд нь одоо өсвөр үетэй харьцуулбал шал ондоо болоод ирж байгаа болохоор ач холбогдол өгч стресстэх зүйл нь бас арай ондоо болоод ирж байгаа юм байна л да. Яг за тэгвэл дараагийн асуулт руу оръё заяа. Одоо ингээд хүмүүсийн гадаад үзмжээр нь одоо дүгнэх body image гэдэг энэ бүх зүйлсүүдийг эсрэг бүгдээрээ амьдрах хэвээр одоо ямар нэгэн зүйл хийх хэвээр жишээлбэл заавал нөгөө царай мэрэ одоо бүх иймэрхүү юм дээр голчлон одоо коммент авахгүй байхыг л үзэн штэ. Гэхдээ тэрний эсрэг одоо ингээл ямар нэгэн хүн ингээл хүний биемийг амар шүүмжлэх юм бол тэрэн дээр бид нар өөрсдийнхөө одоо бие хүн гэдгээрээ ямар нэгэн зүйл хийх одоо тэр зогсоох ямар нэг юм хийх ёстой юу. Тэгээд эсвэл энэ нь ингээд body image гэдэг зүйлийг угаасаа хинч өөрчилж чадахгүй гэдэгтээ санал нийлээд тэг энэ чухал юм а гэдгийг хүлээн зөвшөөрч өндрөх үү. Одоо нэг тийм одоогийн тренд болохоор яг ингээд ер нь хүмүүс ideally зүгээр ингээд body image турхай
тарган эсвэл хар цагаан гэхээсээ илүү зүгээр эрүүл байхыг л одоо энэ жилээс ч юм уу амар эрүүл байвал те ингээд уусаа хүчээгээд ч ингээд турхаа байдаггүй хүмүүс бас зөндөө байж байдаг ш. Эсвэл хичээгээд ч жоохон жин нэмдэггүй амар турхаа хүмүүс ч юм уу. Тиймэрхүү хүмүүс зөндөө байдаг учраас эрүүл байж байвал ямар ч байсан ямар хамаа бах вэ гэж гарч ирж байгаа тренд нь надад амар таалагдаад байгаа ш. Тэгээд яг тоо. Тэгээ амар улмал олон хүмүүс яг ингэж энд дуртай болоод ч юм уу яг ийм аргаар явж байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр угаасаа өсвөөсөө body image стандарт энтрүүд халагдаж байгаа хаа. Тэг би болохоор энэ дээр яг бодсон. Би өөрийнхөө хувьасаа энийг зогсоох ямар нэг юм хийж болох уу гэж бодсон чинь миний хийж чадах юм болохоор юм байгаа байхгүй юу? Найзууд болон ээж мэж одоо хамаатны хүмүүс нийлдэг тэр бүх хүмүүсээ байгаар гоёгоог юм байн сануулах тий. Одоо ингээл жоохон уусаа ингээд бид нар хүсээгүй жоохон өөртөө итгэлгүй явдаг өдөр гэж бас байдаг штэ нэг юм цаанаас одоо химэрсэн байгаа үед ч юм уу тий бата цатга гэдэг гарцсан ч юм уу хамаагүй тий нэг өдөр нүрээ бодохгүй жоохон хоцроод гарцсан ч юм уу найтайхан өвсч юмсаагүй тий явж идэг ч юм уу тий. Тэр үед нь жишээлбэл одоо заавал ингээд нэг үг хэлээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Өнөөдөр ясан царай алдцсан гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмыг зогсоох хэрэгтэй юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Одоо тэгжээж л угаасаа хайртай хүмүүсээ ингээд нэг угаасаа тэр хайртай хүмүүс царайнд нь болж бид нар хамт ингээд байгаад байгаа бас биш шүү дээ. Нэг дотроо юм нэг тэр хүмүүстэй байхад гоё байдаг тэр нэг connection харилцаа тэр бүх юмнууд байгаад байгаа болохоор тэр нь голтой болохоор ерөөсөө нөгөө хүнийг ажиглалтай байгааг харах юм бол чамд бас гоё штэ. Тэгэхээр ингээд нэг юм аль болох гоё байгаа үед нь ингээд чи өстө гоё харагдчих ингэж хэлээд гоё харагдахгүйсэн ч харагдахгүй байгааг нь хэлэх шаардлагагүй байхгүй. Ингээд нөгөө зүгээр л өнгөрөхөө ямар нэг юм болсон юм бахта сэтгэл санаанд зүгээр юм болоо гэдэг талаас нь илүү анхаарад санаа тавьдаг ч юм уу тий. Тэгэл тэгж л бид нар нөгөө нэг хайртай хүмүүс энэ бүх хүрээллээ ингэж нөгөө нэг тим юмнаас холдуулах тий. Тэгээд яг 10 жил тахад ч юм ингээд нэг юм заавал гоё байх хэрэгтэй юм шиг тэгжээж нөгөө гоё байх юм бол нөгөө юм дайралтууд орж ирдэггүй байсан байхгүй. Одоо ингээл зүгээр би жишээлбэл одоо 10 жил нэг 12 настай байлуу да. Тэгээ би амар турхаа хавхар охин байсан байхгүй. Нөгдөө амар. Тэгээд угаасаа нүүрэн бодомод гэдэг юм мэдтгүү байсан 7 дугаар ангитай байсан баха. Тэгээд тэгсэн чинь нөгөө ийм одоо ээж аавын найзуудын хүүхдүүдтэй цуг ингээ хөдөө явцсан байхгүй. Тэгсэн чинь нэг юм тэр үедээ нэг 19 сартай байсан нэг тийм баачка байсан юм аа. Надад бол тэр үедээ бол аюу том хүн шиг санагддаг байсан. Тэгсэн чинь чи яагаад юм царай муутай юм? Яа. Тэгээ би ерөнхийдөө өнөөдөр ингээд 26 наслахад бол би чи ямар хөөрх юм ба гэдэг үгийг царай муутаагаас илүү их сонсч байсан мөртлөө ингээд хэдхэн удаа ингээд нэг юм царай муутай юмээр дуудагдсан юмнууд ингээд зүрхэнд орцсон заяа. Тийм. Тэгээ тэр нь ингээд нэг ингээд бага наснд ингээд амар надад ингээд өөртөө итгэл лажгалтай байх юмд амар нөлөөлөд өгдөг ус. Аюу чухал юм шиг санагддаг гэсэн. Тэгээд тэр үед маань ядаж ингээд одоо жишээл найзалдаг хүмүүс маань ч юм уу эсвэл манай ээж ч юм уу те намайг ингээд өстой гоё юм одоо чи юм ингээ хэрэглээд арьсан чинь ингээд авил тохирно гэдэг ч юм уу юм яг ээжийн зүгээс ч юм уу ингээд нэг үзүүлэх туслалцаа. Тэгээ найзуудын хүмүүс сэтгэлээр нүргэх тиймэрхүү спорт айгүй хэрэгтэй гэсэн маа. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо том боллоод нөгөө нүүр амаа айтайхан бод сурцсан тэгээд айтайхан хувцлаа сурцсан болохоор магтаал авахад айгүй амархан болцсон байгаа байхгүй юу. Тийм болохоор тэр юм нь сэтгэл санааны хувьд нөгөө нэг ерөөсөө муу болж байгаа шалтгаан нь ерөөсөө гадаад үзмжтэй холбоотой байхаа болцсон. Өөр бус зүйлсүүдээр жишээлбэл одоо тэгэл карьер мэрэж ч юм уу тий эсвэл ажил одоо нэг хүн чамтай бүдүүлэг харьцах ч юм уу ийм хүнээс л болж нөгөө нэг
сэтгэл санаа жоохон нэг юм сонирн болдог ч гэсэндээ гадаад үзэнжсэн нэг гэж амар юм validation нэтер болох болсон юм байна. Харт. Тэр тийм шүү. Яа. Тэгээд байгаамаа гэдэг байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэр нөгөө нэг аль руу нөгөө нэг нэрэн дээр яасан гэл одоо ингээ хүмүүс diverse болох гол тэ аль болох олон төрлийн хүмүүс нэг компани дээр байлгах гал нэр мэрийг нь хүртэл хамаагүй хараад ингээд ялгардаг байсан гэдгийгсэн. Тэр одоо хүртэл байдаг. Заяа. Лав мэдгүй. Энэ Канадад л байд юм билий. Би анх одоо жил гарны өмнө ажилд аплайдж байгаа шүү дээ. Тэгээ би ингээд өөрийнхөө CV-ний нэрийг одоо бүтэн нэрээр бичиж Нямсүрэн Бямба гэдэг. Тэгмүүд нөгөөх нь амар урт байгаа мэл да Монгол нэр нь ч угаас амар урт байдаг шүү дээ. Тэгээ бичсэн байсан чинь би одоо нөө CV-гээ шалгуулдаг хүн дээр шалгуулагч байхаа зүгээр нэг Монгол ихчдэр очиод шалгуулж байгаа байхгүй юу ингээд амар юутай гэхээр experience-тэй гээл тэгэл үзүүлсэн чинь хамгийн түрүүнд чи наад нэрээ никнейм болгож байгаа. Тэгээд үгүй миний бүтэн нэр байх ёсгүй мүү гэдгсэн чинь тийх ямар шаардлагагүй чамааг ингээд нэрийг чинь унших гасаар байтал цаа зашиг гээд ингээд skip хийчихвэл яах юм. Тийм яг зөв. Тэгээд би нэрээ ингээд зүгээр никнеймээрээ тавиад линк юу CV-ийнхаа нэрийг хүртэл гэж тавьж байгаа юм чи. Тэгжээч уншихад амархан нэртэй байх хэрэгтэй гэд. Одоо ингээд CV чинь одоо нэг хуудас байгаа шүү дээ. Уусаа шахаад ингээд чухалнууд оруулж байгаа. Тэнгүүд яг CV-нийг үздэг тэр HR recruiting process чиний CV-н дээр хэдэн секунд зарцуулдаг байсан чинь 3-4 гэж байгаа байхгүй. Йоо. Амар нөгөө юу хийж байгаа шээ. Бараг 3-7 хоног ч юм уу сар бэлдсэн тэр CV үг мүгэн ингэж яасан юм дээр бүх юмуд нь зүгээр хайлаад харахад амарх эсүүдний хараад тэгэл гүйлгээл угаасаа нэг ажлын байран дээр доор ажил 600 хүн санал явуул одоо өөрийнхөө CV-г явуулж байгаа шүү дээ. Одоо Англид бол айгүй том компаниуд дээр бол 2000 хүн заяа. Нэгэн позишн дээр тий. Үзэхэд ерөнхийдөө өсөлтөө ямар амар хүнд яваад тэхүмүүд нь бидний нэр юу Ануучин Төмөр Батар тий. Маш урт одоо хаандахын ч нэрээ бид ч уулсан мулсаач нэмж чадахгүй шүү дээ тэрэн дээр. Яарса хамаагүй юм чи. Тэгэнгүүт ингээд нөгөө тодорхой хэмжээгээр бас угаасаа нэр мэр одоо ямар нэг юм нас болоод хусагдж байгаа байхгүй. Тэгээд бидний англи хэлний төвшин гэж бас ингээд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг ямар ч англи хэлэхгүй хүн ингээд яаж байгаа ч юм шиг бас ингээд нэг юм шалгууруудад бол яалтчгүй нэр гэдэг зүйл тэгээд бидний нөгөө нэг Монголын стандартаар бичсэн CV гадаадд бас ашиглагддаг ч юм уу те монголчин бас арай өөрөөр байдаг шүү дээ. Тэгээд тэр мэрийн нөө харин тий. Анукаг нөгөө нэг CV яг нэг хуудас байх хэрэгтэй байд юм уу? Индустрийн шалтгаал. Ер нь бол маркетинг 3-4 секунд хардсан бол нэг л ах. Тийм. Investment banking одоо ямар хуу тиймэрхүү юмнууд дээр бол one page байх ёстой байдаг. Тэгмэд одоо нөгөө нэг судалгаа тал руугаа ч юм уу одоо маркетинг эдгээр тал руугаа бол 2 утас юм шиг байна. Тэгээд CV-г бол бас сайн мэдэхгүй байна. Энд CV гэхээс илүү resume гэж амар хавдаг. Би тэгээд resume CV хоёрыг CV-ээс адилхан юм үстэй. Үгүй адилхан юм аа. Үгүй. Curriculum vitae resume нэрээ урт байхтай. Урт байдаг баха. Харин тийм бах. Нэг нь арай урт. Харин тийм. Энэ CV биш resume шаардаад идэм бэлээ. Тэгээд минийх дараа яж 2-3 хуудас болох гээд байгаа байхгүй юу. Тэгэд харин тэрнийг нь ерөнхийдөө бол нэг зүгээр л бэлэг тэмдэг төдий зүйл байгаа даахгүй. Миний яг амьдралын бараг түүх намтар юм аашийн. Хийжсэн бүх юмнуудаа бичээл. Тэгээд амар ингээд нэг хуудас руу шахаад явахлаар ингээд уншихад харахад илүү хэцүү болчихно гэд. Тэгээд 2 хуудас мөч болгоод байгаа. Тэгснээр гол нь cover letter гэд нэг хуудас захиа бичээд яг л тэр бол заавал нэг хуудас ах хэвээр гэд тэрэн дээрээ л хамаг юм гаргад юм шүү. Тэгээ cover letter чи ядаж л ядаргаатай заавал яг тэр тухайн ажилдаа зориулж бичиж байгаа яг тухайн positions зориулж бичиж байгаа зүйл болохоор нэгийг биччихэд шууд 10 газар руу зэрэг явуулчих бас болохгүй. Тийм л юм бэлээ. Та
тааруулж явуулах хэрэгтэй байх л та. Тийм. Тэгээд юу болохоор зэрэг резюмен дээр болохоор зэрэг зураг мураг насмас хүүс мүсээ бас тавьж болохгүй. Зөвхөн нэрээ утасны дугаар имэйлтэйгээ ч юм уу тий. Тэгэж мэгж тавь гэлдэг юм лээ. Би бас яг тэгээд яг гадаад нэр олж тавихгүй бол бидний нэрийг яг нөгөө нэг уншиж чадахгүйгээсээ болоод одоо pronounce хийж чадахгүйгээсээ болоод тэрнэндээ түүртээд бидрийг сонгохгүй байх магадлал ер нь бол айгүй их байдаг гэж бол сонсч байсан. Тэгээд яг ингээ харангуут яг яалтчгүй нөгөө body image гэдэг шиг энэ нэр ер нь бол diverse байна гэдэг айгүй гоё концепт юм шиг хэрнээ бас биелгэд айгүй хэцүү тийм юу байгаа аахгүй тий. Diverse болох гэдэг бид нарыг англи нэртэй байлгах гэдэг тий. Яа, тэгээд аамаа. Би явчаад сая 1 цаг гаруй подкаст хийснийхаа дараа анзаарлаа. За. Микрофоно буруу шаарлцчихээ. Sorry. Oh my gosh. Оо яана. Сонсож сонсогдсон байгаа. Fuck. За яг хөө тэгээд гэхдээ үг нь явж сарай амар баг ингээд яваадсан байхгүй тий. Би яг анзаараад shit. Гэхдээ яг хөө гайгүй энэ шиг өргөчж болох байлгүй дээ. За хичээнэ. Тэгээд яг одоо ингээд подкастынхаа ерөнхийдөө сүүл хэсэг рүү оръё. Тэгээд энэ дээр яг юу нь хэлсэн бэ гэхээр юу хэлмээр байгаа вэ гэдэг дээр би нөгөө нэг жоохон судалгаа хийгээд за яаж ерөнхийдөө өөрийнхөө body image-ийг embrace хийх үтэй байгаар нь хүлээж авах уу гэд. Тэгээд тэндээс зөвлөгөөнүүд ингээ уншсан чинь эхний зөвлөгөө нь болохоор shift focus гэж байгаа байхгүй юу? Яг focus одоо тэр point нь одоо гол цэгээ өөрчлөх те. Ингээд өөрийнхөө дутуу зүйлхээсээ илүү байгаа зүйлтэй ингээд сэтгэл хангалуун одоо байхыг сурах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нөгөө одоо гурлаа бас түрүүн зөндөл дурдсан л та ингээд одоо миний би одоо таалагдахгүй байгаа хэсэг байхгүй байснаас илүүтэй надад одоо байгаа зүйлүүд маань надад ямар их одоо зүйлийг амжуулахад тусалж байна те. Жишээлбэл одоо түрүү миний хөл гэдгсэн шүү дээ. Би хөлгүй байсан бол яг хоо it's like yeah минагийн явах хэсэг цаг нь ерөөхдөө болж байгаа шиг байна тийм. Тэр хэсэг за тэгээд тэр хэсэг дээр дүгнэх. Хоёрт нь болохоор одоо сөрөг бодлуудаа сүрж бодох заяа. Чаленж их. За одоо ингээд жоохон сөрөг бодол ингээд орж ирнэ штэ. Тэнгүүт тэр зүйл яг хэр үнэн зүйл вэ? Эсвэл өөрөө эсвэл чи бусдыг бас тэр нүдээр ирнэ хардггүй те. Одоо ингээд яг үнэндээ бусад хүмүүс чамайг яаж хараасаа гэж бодож байгаа шигээ чи бус хүмүүсийг хардггүй гэдгээ чаленж хийж байгаа байхгүй. Тэнгүүд өөртөө яг хөө ингээд зарим хүмүүс амар юм зөвхөн өөртөө л амар хатуу хандаад бус хүмүүс болохоор аягүй зөөлхөн хандаад идэв штэ. Гэтэ заримдаа бас 100% тийм байдгүй ингээд сэтгэл санаа жоохон унцаа явж ангууд бүхэл муу төрлийн бодлууд ингээд толгойн дотор орж ирэл тэ. Тэрийг хаашаа ихэ мэдэхгүй ингээд ах юм бол яагаад ерөнхийдөө ингэж мэдрээд байгаа заримдаа ингээд зөвхөн тэр асуудал нь биш өөрөө юмнуудаас болоод хүн гинт тийм бодол ороод ирсэн мэдэн штэ. Амьдралд нь ямар нэг юм болж бүтэхгүй. Тэнгүүд тэр нь яг чиний яг ийм байхгүй одоо бинтчин байгаа асуудлаас болоод чи ингэж энэ үү гэдгээ бодоод тийм биш байх юм бол яг юу тэр гол амьдралчин гараад байгаа асуудал руугаа анхаарлаа шилжүүлдэг ч юм уу те. Тэдрийг ингээд байнга ингээд би яагаа ингэж бодоод байна. Би ер нь буруу юм байна, ингэж болохгүй маань гэдэг дээрээ ингээд анхаарах хэрэгтэй байна. Гуравт болохоор зөвхөн нөгөө нэг эерэг нөлөөлтөй зүйлсийг дагах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө бидний Instagram одоо сошиал медиагаар их харж байгаа чамааг ингээд гинт ингээд нэг хүнд нэг юм сонирн бодол орж ирдэг үе байдаг шүү дээ. Яг тэр мөчөөд яг юунаас олж орж ирэх те?
байхгүйгаа гинт мэдрээд байгаа тэр үед бол нэг хүнд байгаа юмыг харчгаар ингээд нэг гинт сонирн болчтой штэ. Өөр чинь байхгүйгааг анзаараад тэгэхээр ингээд байхгүй байгаа зүйлсээ бас ингээд чамд шеэрлдэг тиймэрхүү хүмүүс одоо эрэг чамд сэтгэлийг өгдөг тий чиний байгаа байдлыг хүлээж авах тиймэрхүү хүмүүсээ дагж фильтрлдэг ч юм уу тий. Эсэг нөгөө Instagram дээр айгүйх модель их дагдаг байсан. Тэгээ тэр үед мэдээч нөгөө нэг тэр хүмүүсийн ажил нь ингээд нөгөө гоё байх штэ. Тэгэхээр нөгөө нэг яг өөртөө тийм эфорт гаргаад байгаадаа биш одоо бүхэл бүтэн мейкап ийм эсвэл стайлист тийм одоо багаараа ажиллаж тэр хүнийг бас гоё болох бүх талаас нь хангаж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүстэй өөрсдөө бас харьцуулаад байх юм шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс үнэхээр чамд яг санаасаа илүү буруу ингээд цөрөг филинг баян ингээд өгөөд байгаа бол тэрийгээ бас ерөнхийдөө даахгүй болчулаас зүгээр. Тийм. Би одоо ерөөсөө тийм хүн дагахаа болчихсон шүү дээ. Жохон л ингээл яваадах юм бол өөрийгөө бодож модож авах юм бол цаацаа байлээ л. Дагахаа болчихлоо. Яа. Тийм. Явна. Тэгээд эндээ бас яг ижлэх нь юу нь болохоор хүрээлэлээ бас тэр хэмжээгээр өөрчлөх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Одоо үнэхээр нэг найз чинь ч юм уу эсвэл одоо за найз залуу нөхөр мөхөр одоо эсвэл эхнэр танаа найз охин мохин чинь ч юм уу те. Чамайг ингээд гадаад үзмжээ чинь ерөөсөө тийм болохгүй нэм болохгүй надад яг юу хэрэгтэй чинь ингээд ивэр ингээд засаад өгчдөг мөртлөө ингээд шүүмжлээд идэг хүмүүс байдаг шүү дээ. Үргэлж ингээд үгээр ингээд доош нь хийдэг ч юм уу ингээд гинт ингээд чи гоё явж байгангууд гинт ингээд нэг имиж нь point зааж хэлээл тэгэл гинт чи ингээд нэг сонирн болчдөг тиймэрхүү байх юм бол тийм хүмүүс ингээд нэг амьдрал чинь нэг л байхад ингээд чиний хамаг энержиг чинь ингээд угаасаа аваа явцдаг. Зарим үед тэгэхээр ингээд тийм хүн 3-4 байдаг бол үнэхээр хэцүү байгаа байхгүй ингээд бас байгаараа ч ажиллахгүй те ингээд тийм шүү дээ. Ингээл төрсөн чи одоо тэгээ яах вэ? Өөрчлөж чадах юм биш л болвол тэгэл заавал хэлснээр чинь ингээд байх алдгүй штэ гэж ингээд тэр хүмүүсийн бодлыг чаленж хийгээд өөрсөнд нь тэнийг харуулах шаардлага байх юм бол зүгээр холбоогоо таслаа. Тэгээ сайхан баундари тавиад явах хэрэгтэй байгаамаа. За яг эхлэхийн өмнө подкаст эхлэхийн өмнө хэлчихсэн Мина маань ер нь арай эрт гараа явах шаардлагатай болоод түрүүн сая баяртайгаа хэлээд явсан шүү. Яа. Тэгээ сая нөгөө чиний ярьжсанаас бодсон. Тэр нөгөө нэг бусдад сайхан андаад өөртөө хатуу андаад байдаг гэдэг дээр яг тэрэн дээр бас яг бодож явдаг юм нь болохоор тэр хэрэгжүүлэх гэж хичээдэг юм нь чи яг өөрийгөө ингээл яа чи ямар сонин тим юм бэ, ийм юм бэ гэд бодож байгаа үедээ тэр үгийг чи найздаа хэлж гин гэж бодож үзээд одоо жишээ нь чи яагаад ийм ачин бүдүү юм бэ гэж бол хинж найздаа хэлэхгүй шүү дээ хайртай хүмүүстэй эзэж хэлэхгүй. Тэгээд тэргэж бодоод өөрийгөө яг тэр хайртай хүмүүсийнхаа нэг нь гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр өөртөө амар эвтэхнэр одоо чинь найзууд майзуудтай ингээд би ямар тэнэг юм бэ? Би юм дээр малтчихлаа гэл тэнгүүт чи найздаа юу гэж хэлдэг вүлээ? Үгүй ээ чи тэнэг биш шүү дээ. Чи ингээд ингэчих болно шүү дээ. Тэгчих болно шүү дээ гэд ингээд нэг хүндлэнгөөс харахад ингээд яг асуудлыг шийдээд ингээд тайвшруулахад айгу амархан байдаг те. Тэнгүүт тэр үгийг яг өөртөө тэгэж хэлээд тэнгүүт арай нэг ажилтсан юм шиг санагдаад байдیں۔ Заримдаа. Яа. Үнэ. Одоо ингээл үнэхээр ингээд яг хоо битэрийн ингээл одоо энэ зөвлөгөө хэлж байгаа шиг зөвлөгөөг ингээд бид нар дагчдаг байсан бол ингээд амьдрал амаа амархан байхгүй юу? Тих бас боломж хүн болгонд байдгүй. Бид нар хажуугаар нь ажил хөдөлмөр одоо сургууль гээл хүүхдүүдтэй ч юм уу иймэрхүү үеудэд бол ялтчгүй хүсэж сайхан бодлооч ирэхгүй байх үед бас байдаг. Тэгэхээр бас тэр үедээ бас өөртөө бас амар ингээд гоё сэтгэлээр дэмжих юм юу вэ гэхээр байнга юм байгаад тахгүй гэж өөрийгөө нэг хаашаа тайвшруулах тий. Үргэлж амьдрал ингээд нэг тийм хэцүү байгаад тахгүй шүү дээ. Заримдаа бас нэг гоё үе гарч ирэн тэр үеэ бас амар гоё байгаар нь хүлээж аваад тэрэндээ моменттой бас ажралтай гэдэг чинь бас амар чухал байгаа байхгүй. Тэгэл яг одоо ингэж яриад
яаж байгаа би ч гэсэндээ сая тэл өөрөө хэлж байгаа юм. Яг ингээд цагийн тулсан үед энийгээ сандаг үеийн цөөхөн. Тэгэл яг заримдаа ингээд яг санахгүй шүү дээ. Тэгэл байнга хүн хин нэгэн хажууд ингээд хэлээд эсвэл тэр бичгээ нааж хэвлж наадаггүй юм болоо л гэхгүй. Гэтэ яг би яг энэ тэр үгийг яагаад сандаг вэ гэхээр яг өөрөө яг хэцүү байж ах үедээ олж уншаад нэрээ тийштэй гэдэг яг ядаж намайг нэг удаа тэр юунаас аимшигын бодлоодаас аварч исэн болохоор гэж бодогдоод байдیں۔ Тэрнээс яг хүн болгон бас яг тэгэл өсө тэл би хийн чин тий хүнд тэгэрээ ингээрээ гэж зоддаг хүн чинь бас хэцүү. Тэгтээ зүгээр л амхандаа л чаваас өөртөө тэгэл бодож исэн бодлоодаас хуваалцаал бас нэг яг над шиг тэгэл хэцүү болцсон байж байгаад сонсож байгаа хүн бас байж болох юм гэж бас хаяа бодогдтыг. Ер нь амар ингээд дотор зөрчилтэй их явагддээ шүү. Тий. Хэрэг яг өөртөө тэгэж хатан ундаа байдаг бол чи бас ганцаараа биш шүү гэд учирлаас энд ингээд өөртөө амар хатан ундаад байна тий. Би ч гэсэн өөртөө амар хатан унддаг үе бас байгаа. Тэгээд яг тийм биш ахыг хүн болгон хүсэж байгаа ч гэсэн тийм биш байхсан ч гэсэндээ яг ядаж чи ганцаараа биш шүү гэж хэлий. Тэгээд сүүлийн зөвлөгөө нь болохоор practice gratitude гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө байгаа зүйлтэй сэтгэл хангалуун байж сурах. Тэгэхээр биндээ ингээд одоо биенийхээ аль хэсэгт илүү дуртай байна тэр юмнуудаа ингээд гоё лист гаргаад заяа. Биенийхээ дуртай хэсгүүд заавал одоо миний одоо жишээлбэл мэдхгүй за хүмүүс ч юм уу тий. Гоё хэлбэртэй байна гэж боддог ч юм уу тий. Тий. Одоо жишээлбэл өөрөө айгуу гоё нүдтэй ээж болно, айгуу гоё уралтай ээж болно, эсвэл айгуу гоё юм шанаатай ээж болно. Эсвэл айгүй гоё гарны хэлбэр гоё хөлтэй тий энэ юмнууд надад байдгийн шүү гэж бодож нөгөө нэг ерөөсөө юу ч байхгүй байгаад байгаа да бас биш надад ингээд байхгүй дээр нь төвлөрөө тий байгаа зүйл дээрээ л анхаарад тэгээд тэр нь ингээд одоо илүү юмыг одоо өөрийнхөө биеинд илүү ингээд эргээр хандж байгаа байхгүйгаас биш байдаг аа. Наач амар дайггүй юм байна. Бас болж шүү. Би бас яг нэг наад арга чинь би хэрэгжилжсэн юм байна. Яг нэг юм подкаст сонсчлоо яалаа. Эсвэл манай нөгөө нэг сэтгэл зүйч манд гэж зүйлсэн юм болоо. Өөрийнхөө хайртай яг өөртөө хайртай хэсгүүдээ бич мич энтергээд. Упс. За байж байгаарай. Чихвч маань салчлаа. Тэгээд тэгэж бичээд би яг юу ч биччихлаа. Нэг тухайн үед яг ингээд хэцүү үед маань таарчихсан байсан болохоор бичгэн малтахгүйсахгүй юу. Тэгээ би нэг ганц хоёр юм биччихээд чааваас өөр юм алдахгүй байхаа юм гэж бодцоод тэгээд би хальт юун дээрээ ширэн дээрээ үлдээчээд тэр нэг хамаагүй үзэл би сая ингээд тэрийгэ бичих гэсэн чинь нэг юм олддгүй наасан гэд тэгээ найздаа хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь найздаа хэлчихэл за гэл 0 мөл орч тэргээр юм хум хийгээд ч юм явж байгаад тэг эргэж ирээд харсан чинь миний тэр биччихсэн юм дээр манай найз нэмээд амар олон бичсэн. Би бүр харчаад ойлгохоо шахсан. Тэсний амар фаны мөртөл бичсэн. Юу ч гэдэл одоо тэрийг хэлхэн цаашаа хийчихэд байна гэж үг. Хэлэлтэй юу эсэ хэлээ. Тэрэн донд сонсмаар тверк хийх гэж моролддог яас. Гой бүстэй. Баахан миний баг өөрийгөө баг тэгж боддгоо юмнуудыг хүртэл бичсэн. Тэгээ яг хүн угаасаа бүр яг тиймэрхүү өгнүүдийг яг эргэн тойрны хүмүүсээс бас амар авч ивэл яг тэр нь өөртөө итгэлэн тэ өөрийгөө хайрламж нь нэмэгддэм байна даа гэж би бас бодсон. Тэнгүүд бас ингээ заавал хүнээс хамааралтай өөрийгөө тэгж боддгоо болчул уг нь гоё штэ. Заавал хин нэгэн байнга сануулад авахгүйгээр байнгын өөрийгөө тэгээ бодоод байдаг бол бас гоё. Гэхдээ ер нь сануулж яхад хэрэгтэй яг хайртай хүмүүстэй бол. Хайртай гэлтгүй ер нь эргэн тойрны хүмүүстэй чиний тэр чин гоё юм байна, хүн чин гоё юм байна гэд хэлэхээр хүн чин гоё шүү. Ялангуяа гэхдээ нэг эрэгтэй хүнээс авсан тийм магтаалаас илүү нэг эмэгтэй хүнээс авсан магтаал бүр
бүр нэг гоё орж ирээд тий. Ялангуяа тий. Тий. Тэгээд ер нь ингээл хүмүүсийг ажиглалтай болгосон учир нь чи байвал ямар гоё вэ тий. Ингээл яг одоо учрлын одоо найз шиг ингээл учрлыг тэр үедээ амар happy болгочихж байгаа байхгүй юу. Тэнгүүт яг бид нар амьдралдаа бас тийм хүн яагаад байгаад гэж болохгүй гэж тий. Одоо жишээлбэл ажлынхаа нэг ингээл жоохон стресстэй байгаад идэг нэг ихч мэгчтэй сайхан стрессийн үед нэг кофе ингээд сэтгэлээсээ хийгээд өчтдөг ч юм уу те. Нэг тэр чинь нэг юм нөгөө хэцүү биш шүү дээ гэж. Хэцүү юм бас биш. Ингээл ямар шүүтрийн усаар цай чанаад өгсөн биш те. Тэгээ яг хүний найз нөхөд бас яг амар нөлөөлдөг. Одоо бас яг ингээл надад хэцүү үед Анукатай ингээл ярихлаар Анука амар ингээд ухаантай юм ярьдаг. Заримдаа би өөрөө ингээд таг мартсан тэнэг ингээд юм яриад байж байгаа Анука. Чи юу яриад байгаа юм бэ гээл бас нэрээ тийш үү гээл. Тэгэхээр яг ингээд эргэн тойрны хүмүүс чинь чамайг ингээд унтраагаад байна уу, асаагаад байна уу гэдэг бас ингээд бодож үзээд те. Яг амьдралын ирэхээр тэгэж. Яг ингээд найз нөхдөд яг ингээд шигшгдээд ирдгийнх нь яг бас нэг шалтгаан нь яг энэ юм шиг санагдаад тий. Яг ингээд нэгнийгээ өргөж дэмжиж чаддаг тий. Хэцүү үед нь ингээд тусалж чаддаг. Яг тийм хүмүүс нь яг шигшгдэж үлдээд тий. Нөгөө бүх асуудлыг шийдэж өгөөд явах чадвар хүн болгонд байхгүй ч гэсэндээ ядчил нөгөө нэг сэтгэлээрээ дэмжиж өгч ийна гэдэг чинь тэр хүний ганцаардуулахгүй байгаа. Бас чи ямар шийдвэр ингээд гаргасан уусаа зөв шийдвэр гаргаж байгааг чинь би мэдж байгаа гэдэг тэр нэг юм assurance тий баталгаа өгөөд тий уусаа л тий өөрийнхөө хувьд хүн уусаа бодоод нэг шийдвэр гаргана тэгэл тэр нь тэгээд заавал хүн болгоны бодоодох шаардлага байхгүй ч гэсэндээ тэгэл чадлаараа л хүн амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ бид нар чинь нэг тийм амархан амьдралаар хүн болгон амьдардаг шүү дээ. Тэгэл ингээл нэг хэцүү үе ингээл ажил дээр ч юм уу гарч ирнэ, хэцүү хүнтэй гудамжин таарна. Ямар тохиолдол уус нийгмийн харилцаанд орж байгаа бүхэл юм зүйлд сэтгэл санааг унгаах юм гарч ирдэг шиг. Гэтэ хажуугаар нь бас сэтгэл санааг өргөх зөндөө зүйлс бас гарч ирж байдаг. Тэгэхээр ингээд нэг дээшээ доошоо байнга ингэж болж идэг. Айгу хэцүү орчлонд бид нар өөрөөс амьдраад байгаа. Тэгээд тэрийг ойлгодгүй байсан бол угаасаа ухаантай хүн гэж байгаадах шаардлагагүй шүү дээ. Нөгөө бид нар чинь нөгөө амьтнаас ялгадах зүйл нь тэгэж нөгөө юм бодох дээрээ байж идэг болохоор хэрэггүй ургуулаад бодоод ингээд нөгөө нэг төрцөн байгаа. Тэр нөгөө тэгэхээр тэрийг гоо чиглүүлээд өгчдөг тийм амар ирснэ. You fucking ugly те чи амар тэнэг минэг яасан тарамата мата гэдгсэн. Гүт наад үгч надад бүр наалтах байлсан. Би наад үгч угаасаа өдөр болго өөртөө хэлдэг ерөөсөд хэрэггүй гэдэг ч байгаа шиг. Хүн угаасаа дотроо өөрсдийгөө байнгын гэл голоостой ч юм уу те ихэнх хүн яг бүх хүн ч л халтаа. Гэтэ ер нь л ихэнхдээ л өөрийгөө л жоохон бүлэдэл дээрлэхэл те. Өөрийгөө л дээрлэхэж чаваас тэгэнгүүт гаднаас хүнд сайхан үг хэлэхдээ нэг харамламааргүй юм шиг санагдаад байдэ. Тэр хүн тгээ очих үедээ юу ч унахгүй шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө хүнд нь тгээ хэлчихэнгүүт бас хөөрч үедээ мөрч үедээ гэж мэгдэг ч юм уу. Хөөргөлтэй хөрх юм энэ тий. Өөрийгөө дотроо хараагаа явж байгаа хүн чинь билүү гэхгүй. Тий сайхан үгээд тэгэл харамлахгүй хэлээл байж байл гоё юм шиг санагддаг. Харин тий. Тэгээд өнөөдрийн ингээр бол яг хоо барын имижийн талаар ингээл ярьлаа. Тэгээд би өнөөдөр ингээл яг хоо үрдэ сэтгэл хангалуун байгаа ч гэсэндээ маргааш ямар байхыг хинч мэдэхгүй. Тэгэхээр ингээд яг өнөөдөр бид гурав бас ингэж бодож иж магадгүй ч гэсэндээ тэгэл энэ бодол маань өөрчлөгдөж явсан ч гэсэндээ хамт байгаа бас ингээд найзууд харьцаж байгаа хүмүүс маань тий бидрийг бас тэр үед бас өргөд гаргаад ирэх эсвэл тэндээс чи өөрийгөө аваад гарах тэр юу мөчийг ингээд хүн болгонд ингээд хүсье. Тэгээд бас яг нэг талаараа боддогддог юм нь одоо заавал найз нөхдийн туслалцаатайгаар ингэж өөрийгөө өргөж ингэж сэтгэл санаагаа гайг болгож чадаад байдаг бол
эргээд яг зөвхөн өөрөө ганцаараа байхдаа ч гэсэндээ хүн хинч тэгж хэлээгүй байхдаа ч гэсэндээ өөрийгөө өөртөө сэтгэл хангалуун байгаад сурчих юм бол давуу тал нь юу бусад хүнээс сөрөг сэтгэлдлүүд наалтаа болж дим болов тэгчдэг байх жишээ би тийм болоогоо болохоор мэдэхгүй байна. Яг тийм үү нөгөө нэг юу яадаг шнэ Matrix киноны нөгөө гараа ингээл дэлгээд ингээд янгууд сумнууд ингээд зогсч мосдог тий. Тэр дайралтаа тэг зогсдог. Тиймэрхүү нөгөө нэг юм скил гэх юм уу одоо ямар ч төрлийн хүн юу ч хэлсэн ингээд бүр очихоо болчдөг. Тим хүн болохын ерөөллийг дэвшүүлээд бүгдээ тийм болно. Подкастаа бас дуусгая. Тий. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд баяртай өөрийгөө хайрлаарай. Баяртай.